Сайн мэцхан эрхэм хүндэт сонсогчд болон үзэгчдээ тархины алаас подкаст нэвтрүүлгийн дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаад бид бүхэн хүмүүс яагаад гэмт хэрэг үлдэх талаар ярилцахаар нэгэн зочныг урьж байна. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Сайн байна уу? Баярлалаа. Энэ нэвтрүүлэгт урьж оролцож байгаад бас маш их баярлалаа. За өнөөдөр хоёулаа тэр бүр хүмүүсийн яриад байдаггүй нэг юм сэдвийг онцлон ярих гэж байна. За тэгэхээр хоёулаа ярианыхаа өмнө өөрийгөө манай үзэх сонсогчдод танилцуулахгүй. За намайг Дорчанд гэдэг Шихийн утаг сургуулийн сэтгэл судлалын багш. За тэгэхээр Шихийн утаг их сургууль маань энэ удаагийн бас дугаар дээр маань хамтарч байгаа. Тэгэхээр энэ сургуулиас бас зочин өрсөн маань ч гэсэн учиртай. Хүмүүс яагаад гэмт хэрэг үлдээ, ер нь энд хуулийн сэтгэл судлал, гэмт хэргийн сэтгэл судлалт юу яригдэн гэдэг талаар ярилцах гэдэг. Тэгэхээр нөгөө хүмүүс яагаад гэмт хэрэг үлдээ гэхээр сонсож байгаа хүмүүс маань за энэ ер нь сэдв надад яагаад хамаатай илээ гэж хэлээ бодох байх. Тэгвэл яагаад энэ сэдв бидэнд хамаатай юм бэ? Хүн бодлого яагаад тэгвэл сонсох хэрэгтэй юм гэдэг талаар ярилцаад эхэлдэг. За тэгэхээр ер нь яагаад хамаатай юм гээ бодсон чинь чамаар нэг сонирхолтой дасгал хэлмээр санагдчихлаа. За тэгэхээр чи ингээ сайхан 50 амар сууж арай заяа. Гэхдээ тайван би чамайг нөгөө маш тайван дүлгөөн тэг бусдыг инэрч хайрлах сэтгэлтэй хүн гэдгийг мэднэ л тээ. Гэхдээ чамаас одоо би хэдэн асуулт асуух юм. Тэгээд тэр асуултан дээр чи одоо чи болон чиний эргэн тойронд тэг одоо чиний эргэн тойрны хүмүүсийг бодоод тэгээд яг энэ асуултуудтай хэр санал нийлж байгаа вэ гэдэг дээр хариулт өгөх юм. Тэг гараа өвдгөн дээрээ тавьчих. Тэгээд хэрвээ тийм гэвэл чи зөвхөн долоовор хуруугаа тавшин шүү заяа. Тэгээд би харахгүй гэсэн. За би чамаас асуултууд асууна. Ер нь бол текстүүд хэлье. Тэгээд тэрэн дээр чи хэр бодож байгаа туруугаараа хариулт үзүүлээд тах юм байна те. За яг тий. За энэ хүн намайг хүндэлсэнгүү. Би түүнийг зогсон. Гэхдээ тэр өөрөө буруутай юм чинь. Би ийм байдалд орсон тэрний буруу. Надад өөр сонголт байгаагүй. Тэд чинь баян хүмүүс тийм юмд алдлаа гэд ерөөс хохирохгүй шүү дээ. Тэр чинь тийм ч муу зүйл биш шүү дээ. Тэр тийм амар зүйл хийсэн бол түүнийг адилхан зүйл амсуулах хэрэгтэй. Адилхан л үзэлцэх хэрэгтэй. Хүмүүс ямар шудраг бус юм бэ? Шударгаар яваад ивэл бүтэхгүй юм байна дөө. Бүгдээрээ л ингэж юу сүртэй. Өөрийг чинь ч адилхан зодож алал таарна. За тийм гэсэн хариулт байсан уу? Байсан. Ямар амар асуултууд яа. За тэгэхээр ерөнхийдөө эдгээр асуултуудад нөгөө тийм гэж хариулж байгаа нь их бага хэмжээгээр тийм тунгийн одоо бага хэмжээгээр чадвар энэ өшрөхсөн хандлага тий дээрэс нь бусдын эсрэг хариу тоглохоо өөрийгөө хамгаалах үйл хийж ин гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ нь бол нөгөө бусдын эсрэг одоо юу гэдэг эрүүл мэнд амнаас тий аюулгүй байдал эсвэл тэдгээрийн өмчийн эсрэг болоод ирэхээрээ үйлдэл болоод ирэхээрээ энэ нөгөө гэмт хэрэг болоод явчихж байгаа. Тэгэхээр энийг болохоор нэг хууль сахиулах байгууллагууд болохоор одоо үүрлийн түвшинд бусдын одоо амнаас эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах одоо бусдын амнаас эрүүл мэндэд аюултай болоод ирэнгүүт хууль шүүх байгууллага түүнийг талсан зогсоож байгаа гэсэн. Тэгэхээр хүмүүсийн одоо толгой дотор ийм бодлууд байнга эргэлдэж идэг учраас энэ нь үйлдэл болох магадлалтай учраас өнөөдөр бид нөгөө хууль шүүхийн байгууллагууд ийм том бүтцтэйгээр тий хэдэн мянган ажилтнуудыг өөрсдөө нэгтгэхэд ийм том бүтц ажиллуулж байгаа л гэсэн үг. Тэгэхээр нэг ийм яриад гэжтэй хүмүүсийн дотор бурхан ч яадаг, чөтгөрч яадаг гэд. Тэгэхээр саяны асуултуудаар ингээд бодоод үзэхэд яг хүмүүс чи юм бодсон уу гэх юм бол хүмүүс гүү гэж хариулах хэрэгтэй. Гэтэл хүн болгоны дотор эсвэл нэг ч юм уу асуултан дээр те ядчил тийм гэж хариулсан байх гэж бодож байна. Тэгэхээр яалтгүй энэ сэдв бол бидний хувьд хамааралтай сэдв болж таараад байна. За энэ одоо хүмүүс яагаад гэмт хэрэг үлдээ ер нь хууль сэтгэл судлал хоорондоо ямар холбоотой ингээл энэ чиглэлийн зүйлс манай Монголд айгүй шин тутам байгаа сэдв гэж бас бодож байна. Сүүлийн жилүүдэд нэлээдгүй бас хөгжиж байгаа. Тэгэхээр нэг саяхан одоо хүмүүс ч гэсэн сонссон байх л та. Өмнө нь бол гэмт хэргийг те үнэлэхдээ тухайн хүн тохирсон эд хөрөнгөийнх нь хохирлыг ч гэдэм үү те ингээ үнэлдэг байсан. Тэгэнгүүт сэтгэл санааны хохирлыг үнэлдэг болсон гэж сонссон. Тий. Ер нь хууль сахиулах байгууллагууд сэтгэл санааны хохирлыг үнэлэх тал дээр нэлээд хүчин чармайлт гаргаж байгаа юм. Одоо хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхгээл яваад байгаа. Гэхдээ энэ хэр амжилт олж байгаа вэ гэдэг нь өөрөө асуудалтай. Хэцүүлтэй. Одоо чинь бодлын түвшинд хууль сахиулах ажиллагаа явагдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр чинь ерөнхийдөө яг одоохондоо бол энэ маш хэцүү зүйл. Хэрвээ ингээд нөгөө хүмүүсийн бодолд хууль сахиулах ажиллагаа орж ирэх юм бол те бид нар яг нэг юм өдөр тутмын талхаа авч идэж байгаа юм шиг юм нийтлэг зүйл
одоо болно л гэсэн үг ч тийм. Жишээ нь Facebook-ийн доор ямар нэгэн таг сэтгэл үлдээснийхаа төлөө та хин нэгэнд хохирол барагдуулах ч гэдэм үү тийм. Маш одоо их хэмжээнд болох гэдэг яа. Хэмчихэд хэцүү юм тийм. Хэмчихэд бол хэцүү. Гэхдээ яг хөө мэдээж хууль сахиулах байгууллагууд бол энэ дээр ноцтой хэмжээний тийм урт хугацааны сэтгэл зүйн дарамт шахалт гэдэг ч юм уу мэдээж хохирлын үнэлгээ хийх тал дээр бол амжилт болох гэж хичээж байгаа. Тийм. Энэ төвчлүүд ч гэсэн цаашдаа юу авах бах тийм. Улам бүр сайжрал явах бах гэж байна. Одоо яг энэ дээр хэлэхэд жишээ нь сүүлд одоо дөнгөж өчигдөр уржигдөр нэг сагсчин яг гимтэж байгаа тухай. Тийм. Тэрний доор жишээ нь гэх юм бол нөгөө байж байгаа сэтгэлүүд наадхаа ч гэсэн адилхан зодож алч хийдэм үү тийм. Яг энэ төрлийн сэтгэлүүд маш ихээрээ байж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө дандаа гимт одоо бодлууд нь үйлдэл болсон яваад байна шүү дээ. Хэдийгээр яг тухайн үнийг зодож алаагүй ч гэсэн ерөнхийдөө тэр нөгөө аль хэдийн хэлэхгүй хэрэгтэн дээр тий аль хэдийн нөгөө үйлдэл болгоход гаргацсан яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бас бидний дунд ч гэсэн тий нөгөө одоо психопат гэж бид нар хэлдэг шүү дээ. Psychopath сэтгэлгээ яваалгаа үйлдэл нь яваалгаа гэсэн юм. Яг энэтэй холбоотойгоор бас надад хувь хүнд ч гэсэн хаяа жоохон эмзэг санагддаг ч юм уу тэр зүйл нь яг энэ хагаад ддэг. Одоо ингээл манай Монгол за цаазын ялыг байхгүй ингээ болголоо ч гэдэг юм уу. Тэгэл уул нь ингээд нэг хүнийг засаж өөрчлөгдөж ингэх боломжтой гэж үзээд байгаа хэрнээсээ яг гэмт хэрэг хийсэн нь бол нийтээр харахад бол муу зүйл мөн үү гэвэл мөн. Гэхдээ эргээд тэр нь ингээ хүмүүсийн хандж байгаа хандлагууд нь комментуудыг уншихаар заримдаа арай л бүр ингээд айц төрмөр өгдөг. Янз бүрийн хүчирхийллийн хэрэг ч юм уу ингээд байнгутаар нь хүмүүс яах хэрэгтэй гэж бүр ингээ комментийг уншаад баг ингээд айц тавтмаар зүйлс маш их уншиж ийсэн. Тийм. Тэр бол яг одоо болж байгаа процесс тийм. Тэгээ одоо нэг үндснээрээ нэг сэтгцээ үзүүлье гэдэг байгаа шиг. Бас үндэсний томоохон төлөөлөлт ч гэсэн тийм нөгөө одоо психопат гэмт хэрэг үлдэх магадлалтай хүмүүс бол нэлээд хөв байгаа нь харагддаг. Тэр нөгөө Facebook-ийн комментууд ч илэрлэн шүү дээ тийм. За тэгвэл одоо саяны энэ зүйлс маань айгүй гой нууцлагдмал энэ цаашаа дахиад асуух маш олон ингээ асуултуудыг гаргаж ирээд байна л да. Тэр өнөөдрийн хоёлаа гал ярих гээд байгаа зүйлээ би шууд асуугаад эхлэе. Хүмүүс яагаад гэмт хэрэг үлддэг? За яг шалтгаан нь юу байна те? Юу нөлөөлөд байна? Яг гэмт хэрэг үлдэн гэдэг нь гэмтгийн нэг өдөр ирээд байгаа зүйл биш л те. Энэ нөгөө маш урт хугацаанд тухайн хүний өөртөө хөгжүүлсэн нөгөө одоо сэтгэхүүн буруу гажуу тусгал бодлууд ч гэдэг юм уу те тэр хүмүүсийн амьдралын түүх одоо травматай байсан уугүй юу сэтгэл зүйн гэмтэл авсан уугүй юу гэдэг дээрээс нь бусад хүмүүсийн талаар юу гэж боддог байх те хэр тухайн хүн хэр дайсгансан харилцаа хандлагатай хүн бэ гэдэг ч юм уу тухайн хүний хэв шинж юу вэ ч гэдэг юм ингээд маш олон зүйлийн нөлөөгөөр одоо гэмт хэрэг болоод байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж хүн энэ дээр нөгөө хин ч одоо би гэмт хэрэг үлдъя гэж мэдээж хийхгүй шүү дээ. Гэхдээ яг одоо яагаад гэмт хэрэг үлдъя гэд үлдээд байгаа юм бэ гэдэг энэ шалтгаан руу шинжлэх ухааны судалгаанууд орохороо бүгдээрээ нэг юм дээр одоо давхцал үзүүлээд байгаа. Одоо давхцаж тайлбарлаад байгаа. Энэ юу гэхээр яалтч байхгүй одоо тухайн хүний өнгөрсөн амьдралын түүх буюу тэр дундаа бага нас яаж өнгөрсөн бэ гэдэг дээр бүгдээрээ очиж хариултаа аваад байгаа юм. За бүр яг тодруулах юм бол 6 нас, бүр нарийн ярих юм бол 4 нас хүртлээр тухайн хүүхэд хэрхэн одоо боожсон бэ, тэ? Хэрхэн эцэг эхийн түүнийг хамгаалсан бэ, хайрлсан бэ, үл хайхарсан уугүй юу, тэ? Өсөх мэдрэмж өгсөн уугүй юу гэдэг ч юм уу эдгээрд яаж байгаа. Эдгээр дээр очиж нөгөө хариултууд нь хариулагдаад байгаа. За тэгээд одоо юу гэдэг нь яагаад вэ гэхээр тэнцээ яг хүний анхны систем бий болж байгаа байхгүй. Одоо энэ хорвоо хэр аюултай вэ гэдэг дээр анхны асуулт ч тийм гэдэг дээр хариултаа олж авч байгаа. Хэрвээ аюултай бол яаж хамгаалах ёстой вэ эндээс тийм. Тэгээ дээрэс нь эцэг эхийнхээ тэр хамгаалж байгаа арга барилаа суралцж байгаа. Дээрэс нь яаж амьд үлддэг вэ гэдэг анхны алхмуудаа анхны тэр нөгөө бүр суураа тэнцээ тавиад байгаа. Анхны ойлголтуудаа авч шүү дээ. Тийм. Тэгээ энэ хорвоо дэлхий дээр адилхан харгас байж иж амьд үлддэг юм уу те эсвэл бусдыг хайрлаж энэрхэх замаар хамгаалагдсанараа амьд үлдээд байгаа юм уу гэдэг энэ хариултуудыг авч байгаа учраас тэр уюуд чухал гэж үзээд байгаа. Тэгэхээр яг тэр уюуд чинь нөгөө хэрхэн өнгөрөөсөн бэ гэдг нь өнөөдөр чи би бид хоёр сэтгэл хөдлөлөө яаж өдөртөд зохицуулаад байгаа. Өнөөдөр өдөр тутмын мэдрэмж маань яаж байгаа гэдэг дээр шууд хариултууд нь бий болоод байгаа л гэсэн үг л те. Одоо яг саяны ингээ яриаг сонссон чинь надад дотор бас нэг юм хоёр зөрчилтэй асуултууд орж ирээд байна л да. Сэтгэл судлалд өмнө хийжсэн ингээ туршилт судалгаануудыг харахад за ген нөлөөлдөг эсвэл орчин нөлөөлдөг гэдэг ингээ янз бүрийн нотлох нь яг бүх судалгаанууд 100% үнийг гаргахгүй л байгаа л да.
Тэгсэн чинь одоо жишээ нь хадаж сэтгэл судлалын хамгийн алдартай Зимбардогийн туршилтаа байгаа тийм. Тэгвэл тэрүүнийг ингээд одоо үзэх юм бол сонсох юм бол ерөөсө орчныхоо нөлөө нөгөө автаад одоо ямар байх нь ингээд тодорхойлогдоод нөлөөнд л хүн ингээд автаад байна гэдгийг нэг харуулад байна шүү дээ. Тэгсэн чинь бас нэг юм туршилтаа байгаа байхгүй. Одоо судалгаа урт хугацааны судалгаа юм уу. Тэгснээ ингээд маш одоо эрдэмтэн тийм хүний үе удмыг судлаад нөгөө нь болохоор ингээд хулгайч дэрэмчим хүн байдаг ч гэдэг лөө. Тэгээд үе удмыг ингээд судалсан байгаа байхгүй. Тэгээд эргээд тэр хүний үе удмууд ямар ингээ хүмүүс гарсан байна гэсэн чинь нөгөө эрдэмтэн хүнийхээс хідэн одоо захирал удирдлага тань профессор гарсан. Нөгөө хулгайч гэд байгаа хүний үр удмаас нь дахиад хулгайж биеийн үнэлэгч ингээл янз бүрийн хүмүүс гарсан гэх ийм судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр ер нь яг орчин нөлөөлөд байна уу, ген нөлөөлөд байна уу? Яг уу энэ дээр нөгөө аль нь нөлөөлж ийн гэж үзэн л дээ. Жишээлх юм бол яг уу орчин мэдээж нөлөөлж байгаа хэрвээ чи одоо юу гэдэг юм бага насандаа эсвэл хүүхэд байх үедээ өсвөр үедээ тэг өдөрт маш ихээр өсөжсэн бол тий хүчирхийлэл өртөжсэн бол хизээч хүмүүс чамайг сонсож байгаагүй тий чи хизээч хайрлагдж байгаа халамжлагдж байгаагүй тэр мэдрэмжүүд одоо тэрийг мэдрэмжүүдийг ихээр авч ирсэн бол тэр мэдээж нөлөөлж байгаа. Гэхдээ нөгөө талаас бас ген нөлөөлж байгаа л гэж үзэж байгаа байхгүй. За жишээлх юм бол ингэж байгаа. За одоо юун дээр Мао гэд ген байж байгаа. Тэрийг бол нөгөө дайчин ген гэдгээр нь хүмүүс илүү warrior ген гэд илүү судлагддаг зүйл байхгүй. Тэгээ энэ ген өөрөө яадаг вэ гэхээр нөгөө тухайн хүний серотонин, допамин, тэгээ адреналин гэх химийн бодисуудыг задлж өгдөг үүрэгтэй оролцдог байхгүй. Тэнгүүт энэ ген өөрөө одоо энэ гений энэ ген өөрөө одоо муу ажиллагаатай байх юм бол муу ажиллагаатай төрдөг хүмүүс байдаг. Тэнгүүт энэ нь болохоор нөгөө тархих мэдрэлийн систем дээр хит их нөгөө допамин, серотонин, адреналин гэх химийн бодисуудын бөөгнөрлийг үүсгэж байгаа. Яг л муу ажиллаад байгаа учраас хангалттай хэмжээний задлж энэ тентэн зохицуултыг хийхгүй байгаа учраас. Энэ тохиолдолд яадаг вэ гэхээр одоо хүн ууртай болох, төрөмгий болох ч юм уу те өөртөө дотоод байгаа импульсыг хянаж чадахгүй байх тийм нөхцөл төргээд байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ бол яг энэ гений нөлөө бол байна гэж үзэж байгаа. Гэхдээ тэр генийг одоо унтуулж болно, одоо сэргийг байлгачж болно. Үндсэндээ одоо тухайн хүүхэдтэй хүчирхээлтэй биш тайван орчин нөхцөлд одоо байх юм бол энэ ген идэвхжих шаардлагагүй гэж үзээд байгаа. Ерөнхийдөө. Тэгэхээр одоо нөгөө сүүлийн үед бас орчин ер нь бол илүү хүний хөгжил нөлөөлдгөө гэдэг судалгаанууд ч гэсэн их гарч байгаа шүү дээ. Гэтэл генийг бас үгүйсгэж чадахгүй нөлөө нь байна л гэж үзээд байгаа. Тэгэхээр саяны өөрөө чи ярианаас ингээд сонсоход тэр Мао гэдэг байгаа ген надад ч байна, танд ч байна. Одоо хүн болгонд байгаа гэсэн үг үү? Тий. Ерөнхийдөө зөвхөн эволюцийн хуулиараа авч үзэх юм бол бид нар өдийг хүртэл тисэж үлдэхтэй бид нар бүх зүйлийг л хийлээ шүү дээ. Бусад амьтнаа алж идлээ тий. Бид нар заримдаа ургахтаа ургасан байж таараа. Ер нь бүх зүйлийг хийж ижил бид нар өнөөдрийн энэ амьд үлдэж байгаа шүү дээ. Хамгийн гол амьд үлдэх тэр хэрэгцээгээ одоо амьд үлдэж энэчээ ирсэн байгаа. Тэгэхээр бидний генд бол юм болгон бий. Алуурчин генж бий тий. Амьд үлдэхийн төлөө бүгдийг хийсэн тэр бүх үйлдэлүүд нь генетикийн түвшинд бол бичээстэй байгаа. Тэгвэл орчны нөлөөгөөр тий аль генийг илүү хитгэвтэй идэвхжүүлэх вэ, аль генийг нь хэрэглэх вэ гэдгийг нь бид нар одоо ураг болж эхлээд шийдвэрлээд энэ л гэж үзээд байна л да. Тэгэхээр тэр генийг унтаа байдлах уу, эсвэл бүр ингээ идэвхтэй байдлах уу гэдгийг маань харин нийгмийн орчин нөгөө эцэг гэхийн хүүхдээ хүмүүжүүлж байгаа тэр бага наснд нь анхны ойлголтыг өгөөд байгаа тэр орчин ямар байсан бэ гэдгээр тодорхойлоод байна гэж үздэг тийм. Тэр ген гэхээр ер нь бол бас нэглээ ингээд сонирхолтой одоо байна л да тий. Хүмүүс бас ингээд дотроо зав тэгвэл би чинь ер нь ямар хөө агаан бол гэж бас ингээд бодож байгаа. Тэр ген тал дээр нь та дахиад жоох ингээд нэмээд тайлбарлаад өгч болох уу? Яг ингээд одоо жишээ нь магадгүй гэмт хэрэг үлцэн хүмүүсийн ингээ генийг ингээ судлаад үзсэн ч дийлэхтэй ямар байсан гэдэг юм тий. За зүгээр яг би энийг нөгөө юу гэж бодод байна л да. За Мао гэдэг дахиад нөгөө гений дэрийг ярьчих тий. Тэр ген дээр жишээлх юм бол нөгөө эрэгтэй хүмүүс яагаад илүү их нөгөө нэг гэмт хэрэг үлдээд байгаа юм бэ гэдэг дээр хариулт өгдөө. За тэнгууд Мао гэдэг энэ ген болохоор нөгөө нэг X хормосон дээр суудаг ген. Тэнгууд одоо эрэгтэй ген чинь болохоор XY
байгаа шүү дээ. Эмэгтэй ген болохоор XX байгаа. Тэнгүүд яах нь гэхээр эмэгтэйчүүдэд бол 2 маа байх гэдэг шүү дээ. 2 маа гэнтэй. Тэнгүүд аль нэг нь суул итвчлэлтэй байж болох ч гэсэн нөгөөх нь хэвийн байж болох юм. Тэгэхээр ингээд бие биентэй ингээд харилцан зохицуулт хийгээд ээж болно, үйлдэл хянаж болно гэсэн үг. Гэтэл эрэгтэйчүүдэд яах нь одоо тэр маа гэх гэн ганцхан X сам дээр нь суудсан байж байгаа шүү дээ. Тэгээ нөгөөд чи яах нь хэрвээ тэр нь угаасаа суул итвчлэлтэй тэгээд орчны нөлөөгөөр тэр угаасаа хүчирхээлтэй ч юм уу орчин нөхцөлд үүссэн байлаа гэж бодоход аль аль нь бие биенээ дэмжичлээ шүү дээ. Тэнгүүд өөрөө ирэхгүй тэр нөгөө одоо дотроо төрж байгаа тэр импульс тэр одоо дотоод төрж байгаа тэр төрөмгийн зан авираа удирдахад хэцүү болж байгаа л гэсэн үг. Тэгэхээр нөгөө эрэгтэйчүүд илүү их одоо төрөмгийн гэмт хэрэгт холбогдоод байдаг шалтгаан тэнцээ явж байгаа. Бас өстэй сонирхолтой өмнө нь би бас ингэж сонсож байгаагүй байна. Дийлэгтэл нэрээ яг эрэгтэй хүмүүс л яалтгүй илүү гэмт хэрэгт холбогдсон ч юм уу те. Тэгэнгүүт нэг нийгэмд нэг ийм мессеж яваад идэх штэ хөвгүүдээ сайн хүмүүжүүл гэдэг ч юм уу те нэг иймэрхүү мессеж яваад. Тэгэхээр бас маш ийм сонирхолтой нөгөө нэг тайлбар судалгаа санагдчих байна. За тэгвэл хоёлаа гений талаас нь нэлээ ингээд ярьчлаа. Тэр ген гэж амж одоо хүний одоо бие махбод те тарих гэл ингээд процесс нөлөөлж байгаа. Тэгвэл яг ингээд гэмт хэрэг хийгээд байгаа хүмүүсийг бид нэр одоо ажиглаж болох уу? Судалгаанууд жишээ нь ингээд за гэмт хэргийг даа хүмүүсийн тархин нэг юм байсан ч гэдэг юм уу тийм зүйл байдаг. Одоо энэ дээр бол судалгаанууд нэлээ их эвшлүүд хийж байгаа. За ялангуяа нөгөө гэмт хэрэг хийж байгаа хүмүүс гэдгээ педофил ч юм нөгөө хүүхдийг хүчирхийлдэг хүмүүс байгаа ч тийм. Эсвэл одоо юу гэдэг нөгөө хүн алах, цуврал гэмт хэрэг ч юм нөгөө илэрхий гэмт хэргийн түүх нь одоо хурц хөвшинчтэй хүмүүс дээр болон яг ийм гэмт хэргийн түүхгүй хүмүүсийн ингээ харьцуулаад судалгаанууд дээр харьцуулсан нөгөө MRI судалгаанууд шүү дээ. Нейромежинг тархины зургийн судалгаанууд дээр гэсэн үг шүү дээ. Тархийг нь харж байгаа. Тэр судалгаанууд дээр болохоор ялгаа үзүүлдэг. За жишээ нь миний сая хэлсэнчлэн педофил эсвэл нөгөө хүн амны цуврал гэмт хэрэгтэй ч юм уу тэдгээр хүмүүсийн тархи нь хаана одоо ялгаатай байгаад байна гэхээр чи бол мэдж байгаа. Гэхдээ манай хүмүүс бол зарим нь мэдж байгаа, зарим нь мэдгүй байгаа шүү дээ. За хүний тархийг зүгээр маш бүдүүн таймаар хоёр байгаад үзье те. Нэг хэсэг нь буюу одоо тархины голомт хэсэг нь те. Яг төв хэсэг нь сэтгэл хөдлөлийг зохицуулдаг те. Хэр ууртай байх уугүй юу гэдгийг шийдэж байгаа те. Эсвэл ойс намж хадгалж байгаа тэр хэсэг. Нөгөө нэг хэсэг нь болохоор яг нөгөө оюун дүгнэлт хийж байгаа буюу логик ажиллуулж байгаа, тоо бодож байгаа, нөхцөл байдлыг үнэлж байгаа, дүгнэж байгаа ийм хоёр хэсэгт ингээд ерөнхий зүгээр бүдүүлгээр хуваач. Тэнгүүд яг энэ дэр чинь ялгаа үзүүлээд байгаа гэсэн үг. Яг тэр нөгөө сэтгэл хөдлөлөө зохицуулаад байгаа тэр нэг лимбийн систем гэж бид нар хэлээд байгаа. Лимбийн одоо тогтолцоо хавьч гэдэг юм тийм. Тэнгүүд энэ дээр болохоор хит их идэвхжил эсвэл хит бага идэвхжил үзүүлэх юм уу тийм нөгөө педофил буюу гэмт хэргийн түүхтэй хүмүүс нь одоо энгийн дундаж гэмт хэргийн түүхгүй хүмүүстэй харьцуулахад энэ дээр ялгаа үүсгэж байгаа. Дээрээс нь нөгөө нэг IQ ч юм уу тийм бидний оюун дүгнэлт хийдэг логик боловсруулалт явагддаг тэр төвшин байж тийм. Тэр үед тэр тархины идэвхжил дээр бол нэг гэмт хэргийн түүхтэй хүмүүс илүү бага идэвхжил үзүүлдэг. Өөрөөр хэлбэл юмн дээр илүү их сэтгэл хөдлөлөөр хандаад оюун дүгнэлт хийхгүй учир шалтгааныг нь бодохгүй тий үр дагаврыг нь бодох тийм бодол нь бага байна л гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол тархины судалгаанууд нэлээд их төвшлүүдийг бол хийсэн л дээ. Тиймэрхүү ялгаанууд бол харагддаг. Өмнө нь би нэг хүнтэй ярилцчихсэн чинь ингэж хэлжсэн байхгүй нөгөө хүний наймаа хийдэг хүмүүсийн ингээд одоо зүгээр за бусад хүмүүс ингээд яаж хүмүүс тийм муухайдаг гэмт хэрэг хийдэг наа гэл ингээд бодож байгаа шүү дээ. Одоо яаж ингээд сантрахгүйгээр магадгүй хулгай хийгээд байна гэдэг ч юм уу те. Тэгсэн чинь тэр хүн тэгжсэн байхгүй. Ийм хүмүүсийн нөгөө майндсетийг ингээд ойлгох хэрэгтэй гэд. Тэгээд одоо тэр хүний наймаа хийдэг хүмүүс ямар майндсет ингээд байна вэ гэд ярьсан чинь за хүн ингээд одоо худалдаалж байна гэдэг нь бол за бид нар ингээд бараа бүтээгдэхүүн худалдаахад за цамц худалдаж, компьютер худалдаж байна гэл ингэж байна. Тэнгүүд хэний ч худалдаж чадахгүй зүйлийг би ингээд одоо худалдаж байна гэж ингэж боддог гэдэг жаахгүй. Тэнгүүд тэрийг ингээд сонсонгууд ингээд ямар ч хэсэг ой талгаан ингээд багтахад айгүй хэцүү бодол юм шиг хэрнээсээ тэр хүмүүсийг ингээд ойлгоход тэр чинь нэг хэвийн бусаар ажиллаад байна шүү дээ. Тэгэхэд бас нэр ингэж майндсетийг нь ойлгох хэрэгтэй юм байна л да гэдэг ингээд бодож байгаа. Нөгөө сая тархин дээр ингээд ярангууд тэр оюун дүгнэлт хийгээд идэг хэсэг нь ихсээ илүүтэйгээр сэтгэл хөдлөлийн хэсэг нь илүү их ажиллаад байна гэж ойлголоо. Тэгснээ бас нэг бол тэр хүмүүс маань маш ингээд сэтгэл хөдлөлтөд эрчимтэй автдаг. Эсвэл бүр ингээд
Маш тайван те ийм ч байх боломжтой гэдэг нэг юм ойлголтыг би одоо ойлгож авлаа л те. За тэгвэл эдгээр байдал нь одоо гадаад ингээд байдал дээр ч юм уу яаж илэрх вэ? Одоо жишээ нь бие махбод дээр хүний зүрх ингээд хурдан зогсох юм бол бид нар ингээд салганаал те. Эсвэл ингээд бүр байд суух газар олдохгүй ингээд л шүү дээ те. Тэгвэл бие махбод дээр тэр илэрлүүд нь магадгүй бид нарт ажиглагдах үз байдлаар ч гэдэг юм те. Хуулийн сэтгэл судлалын албаагчдын зүгээс ч юм уу яг тэд нарыг яаж биш л те. Ерөнхийдөө ингэж үзээд байдаг хүмүүсийн дунд нэг юм гэмт хэрэг үйлдэх үед хүн сандрах хэрэгтэй гэж бодоод байдаг байхгүй юу? Тийм тэгж боддог стилэгтэй. Сандрах хэрэгтэй те. Одоо ямар нэгэн байдлаар барьц залтсан байх хэрэгтэй л гэж үзээд байдаг боловч яг тийм хүмүүс байдаг. Угаасаа сандрах нь бол зүгээр логикийн дагуу болдог зүйл. Сандардаг. Гэхдээ бүр үнэхээр одоо хурц гэмт хэргийн түүхтэр бол энэ бүр эсрэгээр байдаг. Хит тайван байдал шилждэг. Өөрөөр хэлэх юм бол нэг судалгаа байгаа л да. Одоо 1000 орчим хүнийг хамруулсан тийм судалгаа хийсэн баха. Би одоо их сурвалжийг нь яг санах гэдэг чи ихэр евро гарах гэдэг. Тэгээд тэр судалгаанууд дээр болохоор нэг психопат шинж тэмдэгтэй хүмүүс болон гэмт хэргийн түүхтэй хүмүүсийн тэр зүрхний цохилт болон бас дахиад гэмт хэргийн түүхгүй дундаж хүмүүсийг харьцуулсан судалгаан дээр дундаж хүнийх болохоор 60-аас 80 мянган цохилдог. Гэтэл яг гэмт хэргийн түүхтэй хүмүүсийн 60-аас доошоо заримдаа 50-аас доошоо хүртэл цохилж байсан. Тэгээ энэ нь юу вэ гэхээр сая чинь яг чиний хэлж байгаагаар нөх хит тайван байдалд руу шилжиж орчод байдаг гэсэн. Энэ нөгөө хоёр шалтгаантай л гэж үздэг. За нэгдүгээр болохоор эдгээр хүмүүсийн бие физиологи нь удаан ажилтдаг гэж магадгүй. Угаасаа. Тэгэхээр тэр хүмүүс нөгөө сэрэл мэдрэмж мэдрэхийн тулд, сэтгэл хөдлөл мэдрэхийн тулд ямар нэгэн нөгөө далаацтай үйлдэл хийх шаардлага гарна да. Тэгжээч нөгөө хүн байхаа мэдрэх гэдэг. Тэгжээч нөгөө нэг юм сэтгэл мэдрэмж гэдэг зүйлтэйгээ ажиллах гэдэг шүү дээ. Тийм шалтгаантай гэж болно. Нөгөө нэг шалтгаан нь юу гэхээр угаасаа эдгээр хүмүүс бүр одоо тэр хит баг одоо зүрхний цохилт нь юу гэж хэлдэг байгаа гэхээр угаасаа айдасгүй байгаа гэж. Тэгэхээр ямар ч үйлдэл хийсэн айхгүй гэсэн үг. Хууль одоо тогтолцоогоор шийтгэгдхээс айхгүй гэсэн үг. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол яг тэр судалгаа бид нарт юу хэлж байгаа вэ гэхээр хит тайван байгаа нь бол бас яг хит тайван байгаа хүмүүсийг бүгдийн гэмт хэрэгтэн гэж хэлж байгаа биш шүү. Зүгээр энэ дээр нөгөө яг тэдгээр хүмүүс донд онцлоод аваад тэгэхээр ийм шинжүүд бол ажиглагдчихсэн. Тэгэхээр одоо тарих судлал талаас ч юм уу генетик талаас ч юм уу ингээд судалгаанууд хийгдээл яваад байдаг байна шүү дээ. Тэгвэл сэтгэл зүйн тестүүдээр сэтгэл зүйн онцлогооны аргуудаар ч юм уу хэрэг судалгаанууд хийгдсэн байт юм бол одоо магадгүй тухайн ингээд хүнийг сэтгцийн хувьд эрүүл байна уугүй юу гэдгийг ингээд шинжилж байгаа шүү дээ. Бас одоо ял оноохоос өмнө юм тий. Тэгэхээр тэрэн дээр бас нийтлэг ажиллагдсан зүйл юу вэ? Яг бие хүний онцлог талаас. Яг сэтгэл зүйн хэв шинжээр нь бас нөгөө хин гэмт хэрэг үйлдэх хандлагатай байгаад байна гэдэг ингээд бас судалгаанууд хийгдэл байгаа л да. Тэгээ чи сонсч байсан нэг dark triad гэж байгаа. Сүүлийн үед тийм dark tetrad гэдэг болсон юм. Хар гурвал эсвэл одоо юу хар дөрвөл муурч гэдэг юм уу тийм болчиход байгаа. Тэгээ энэ юу вэ гэхээр нэг 3-аас 4 төрлийн одоо хувь хүний хэв шинжийг ялгаж авч үзээд байгаа. За бидний бүх монголоор мэдж байгаа нэг юу байгаа шүү дээ. Энэ донд хин ороод байгаа хэрэг нарциссист. Сүүлийн байнга л нарциссист гэж яриад байна шүү дээ. За нарциссист гэж орж байгаа. Монгол одоо яг яг энэ нэршлэр бол яригдахгүй ч гэсэн бид нар бүгдээр мэдж байгаа. Макиавелизм гэдэг эдгээр бүлэг хүмүүс байгаа. За мэдээж psychopath-д орж байгаа. Тэгээд сүүлийн үед болохоор юу орж байгаа гэхээр садист хүмүүс, садизм гэдэг. Энэ дүрийг энэ одоо хувь хүний онцлог шин чанартай хүмүүс илүү гэмт хэрэг үйлдэх магадлалтай байгаад байна гэж үзэж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол нөгөө яагаад эдгээр хүмүүс гэдэг асуулт одоо тавигдчих ч тийм. За нарциссистуудын тухайд авч үзье. За тэд нар бол ерөнхий зөвөр нөгөө маш товчоор бүдүүлгээр тайлбарлахад би бол нар бус нь бол миний дагуул гэж үзээд байгаа шүү дээ. Тэгээд эдгээр хүмүүс ч нөгөө өөрсдийгөө төгс онцгой гэж үзхийн хажуугаар бусад хүмүүс надад үйлчлэх ёстой гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь буцаагаад ямар мэдрэмжинд хөтлөж байгаа гэхээр нөгөө бусдын зовлон шаналл надад хамаагүй. Тэгэхээр нөгөө бусдын зовлон шаналл надад хамаагүй учраас тэднэрийг яаж ашиглаж болно ч гэдэг юм те. Намайг хэрвээ хуурч мэхлэх юм бол чи одоо шууд өөхөх ёстой ч гэдэг юм уу те. Чи шийтгэх ёстой ч гэдэг юм уу. Эсвэл хин нэгнийг зодчоод би өөрийгөө л хамгаалсан шүү.
тэр л над руу дайрсан ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо хариу үйлдэлүүд хийгээд байдаг. За макиавеллист гэдэг хүмүүс болохоор макиавеллизм гэдэг чиглэлийн хүмүүс болохоор би бол те хүмүүс бол миний хэрэгсэл би бол одоо те би бол зорилгодоо л хүрэх ёстой гэж бодоод байгаа хүмүүс. Энэ хүмүүс нөгөө хаана илүү ажиглагддаг гэхээр амжилттай улс төрчдийн дунд дээрээс нь амжилттай бизнесменийн дунд бизнес хийж байгаа хүмүүсийн дунд бас нэлээх ажиглагддаг хэв шинжүүд тахгүй юу? Зорилгодоо хүрэхэд бол бусад хүмүүсийг маш ихээр ашигладаг хүмүүс гэсэн үг. Тэгэхээр эдгээр нь юу вэ гэхээр би ямар ч хэсэг ашиглана бусд надад хамаагүй. Тэгэхээр ер нь бол тэдгээр ашиглаж байгаа хүмүүсээ хохирогч гэж бол ерөөсө харахгүй байгаа даа. Зүгээр л надад ашиглах хэрэгтэй гэж бодоод байгаа шүү дээ. За psychopath-д бол угсаа ойлгомжтой. Эдгээр хүмүүс бол нөгөө харамслын мэдрэмж байхгүй, өрөвдөх мэдрэмж байхгүй, эмпати дутаад байгаа шүү дээ. Гол нь. Тэгэхээр хийж байгаа үйлдэлтэй зүгээр л гэмшдэг хүн. Тэрийг зүгээр байдаг л зүйл гэж боддог тийм. Зүгээр сэтгэл хөдлөлт энэ чинь үлддэг хүн. За сүүлийн нөгөө садист хүмүүс байгаа шүү дээ. За энэ болохоор бас Монголд бүр хитрхи ихээр ажиглагдаж байгаа. Хоёлаа өмнө ч гэсэн зарцсан. Нөгөө хүнийг зовоож кайф авдаг. Энэ хаана илүү их ажиглагддаг гэхээр нөгөө сошиал орчин дээр. Коммент хин нэгний доор коммент биччихээд тэрнээсээ таашаал аваад байгаа. Үзэгдэлч ялцлаа гэж л бодоод байдаг юм шиг санагдаад байдаг ш нь одоо зарим хүмүүс. Тий, яг үнэ. Тэнгүүтээ одоо чинь тий чи сайхан л байна л та гэхдээ ийм муухай өмсгтэй хүмүүс юм сонсмооргүй байна гэдэг ч юм уу тий. Бүр юм маш энгийн юм шиг сонсогдож байгаа комментүүд хүртэл нөгөө садист одоо хандлага байгаа илтгэжлээ юм л да. Тэгэхээр үндсэндээ эдгээр нөгөө хэв шинжүүд юугаар одоо тавтагдаад байгаа вэ гэхээр ягаад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөд байгаа вэ гэдэг энэ нөгөө нэг одоо нийтлэг хэв шинжээр навж үзэх юм бол өрөвдөх сэтгэл багтай хүмүүс тий. Дээрэс нь нөгөө бусад хүмүүсийг ашиглах гад байна. Бусдын зовлон шаналлаас таашаал мэдрээд байна тий. Дээрэс нь ерөнхийдөө өөрийгөө тодруулах гад байна. Эдгээр хэв шинжүүд авцаад байгаа учраас энэ нь гэмт хэргийн сэтэл болж өгдөг байж магадгүй гэж хуулийн сэтгэл судлал үзээд байгаа. Гэхдээ би хувьдаа бол нэг хүмүүсийг яг ингэж нөгөө яг англи руу чихэж оруулах бол дуртай биш. Яагаад гэхээр хаан ч гэсэн төвшин гэж байгаа шүү дээ. Нөгөө их багын төвшин гэж байгаа шүү дээ. Харин одоо яг их багын төвшин гэж байгаа гэдэг хүртэл хүмүүст бол юу вэ одоо би ч баг гэмт хэрэг үлдчих болохоор тийм эргэн тойрны хажууд байгаа хүнч гэмт хэрэг үлдчих болохоор гэж бодогдож байгаа. Тэгэхээр саяны ингээд шинж тэмдгүүд ингээд сонсохоор хүмүүс бол одоо psychopath гэхээр би тийм биш гэж тэгж байгаа чи яг ингээд шинж тэмдгүүд ингээд сонсохоор тийм юм шиг тэ өөртөө ингээд бодож байгаа. Тэгэнгүүт нэг талаараа бас ингээд хүн болгон магадгүй гэмт хэрэг үлдэх боломжтой юу гэдэг нэг юм асуулт гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг орчин нөхцөлөөсөө болоод одоо магадгүй хүмүүс тийм psychopath болоод байгаа юм ч юм уу те нарциссист ингээд болоод байгаа нь орчны нөлөөллөөс бас нэлээ юм их болоод байгаа ч юм шиг те яг ингээд нэг аль талд нь гарч ирэхээр гарч болохгүй нэг юм асуулт шиг л байна л да. Чи нөгөө нэг аль руу Зимбардгийн туршилт гэдэг нөгөө хэлжсэн шүү дээ. Тэр нөгөө сүлд кино болсон хаа те. Чи тэр туршилтыг хүмүүс мэдгүй ч магадгүй шүү дээ. Чи мэдж байгаагаар сайн мэдж байгаараа тайлбарлаад өгөх юм уу? Тэгээ тэрэн дээр яг энэний харилт нь явж байгаа. Даан тэр туршилт хэлтгүй ер нь бас нэлээд олон нөгөө хүмүүсийг даган дуурайж нэг хариулт одоо бусдыг яаж даган дуурайдаг вэ гэдгийг ингээ харуулсан туршилтууд нэлээх ингээ байгаа л та. Тэгээ тэр туршилтан дээр сүлд кино болсон Люси Перфект билүү те. Тийм кино болсон байсан. Гэтэ би яг үндэ үзээгүй тэр киног. Тэгэхээр сая яг нөгөө нэг төвшин гэдэг ингээ ярьж штт те. Тэр хүртэл бол хүмүүс ингээ ойлгохдоо магадгүй би ч гэмт хэрэг үлдэх боломжтой хажуудах хүмүүс ч те гэмт хэрэг үлдэх болно. Ер нь хүн болгон гэмт хэрэг үлдэх боломжтой юм биш үү гэдэг бас нэг юм асуулт байсан байж магадгүй гэж надад бодогдлоо л та. Тэгэхээр сая нөгөө нэг ингээ дөрвөн шинж ярьж штт те. Тэгвэл эдгээр ер нь шинжүүд нь хүмүүс бас тэр өөр мэдгүй магадгүй ер нь сэтгцэн эмгэг гэдэгтэй орд юм уу? Эсвэл энэ трауматай холбогдд юм уу те? Нэг юм яриануудыг бас сонсохоор сэтгцэн эмгэгтэй трауматай магадгүй ингээ зарим хүмүүс ярьж байгаа хэвэн биш хүмүүс л гэмт хэрэг үлддэг гэдэг нэг тийм ойлголт байгаад байна л да. Тэр ер нь хэрэг юм. Психопат бол нөгөө DSM англиараа сэтгцэн эмгэгт орж байгаа бах те. За сэтгцэн эмгэгт орж болно. Бусадууд нь болохоор сэтгцэн эмгэгт бол орохгүй байгаах гэж бодож байна. За тэгэхээр ерөнхийдөө бол яг нэг трауматай хүмүүс гэмт хэрэг үлдээд байна энэ төргээд бас тийж шүү дээ. Нэг бол сэтгцэн эмгэгтэй, нэг бол трауматай. Энийг судалгаанууд бол дэмжиж байдаг.
олон улсад одоо хийгдэж байгаа судалгаанууд байна шүү дээ. За чи нөгөө хоригдлуудын дунд явуулж байгаа нөгөө янз бүрийн судалгаанууд байгаа л да. Тэнгүүд хоригдлуудын дунд болохоор мэдээж бол тэдний одоо дунд сэтгцийн эмгэгүүд бол угаасаа байж лээдэг те сэтгэл готрол төвшөрөө OCD дээр psychopath шинжтэй хүмүүс бол зөндөө байгаа. Тэгвэл эдгээр дээр нэмээд зүгээр яг нөгөө траума талаас нь судалж байгаа судалгаанууд дээр болохоор бага наснд нь ч юм уу тэр амьдралын одоо үеүдд нь яг траума өгөхүүц үйл явдлууд онц одоо сонин одоо онц хэцүү үйл явдлуудыг нь тоолж аваад тэгээд тэдгээрт нь одоо чинь сүүл бол нэг яг энэ үзүүлэлтүүдийн 10 үзүүлэлтүүдийг тавиад тэгээд хоригдлуудын дунд судалгаа явуулахад 4 болон түүнээс дээш одоо ийм хүнд хэцүү үйл явдалтай тулгарч исэн ч юм уу те энэ дээр нөгөө өндөр оноо авч исэн хүмүүс болоод ирэхээрээ гэмт хэрэг үйлдэх магадлал 7 дахин ихсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол траума болон одоо гэмт хэрэг хоёрын шууд харилцаа хамаарлыг л үзүүлээд байгаа юм л да. Тэгэхээр үндсэндээ бол яг энэ нь хүүхэд байхад те надад хэр их хүч хэрхийлэл байсан бэ? Хэр их те одоо эцэг хэм одоо зохисгүй харилцаа хандлага байсан бэ гэдэг ч юм уу чухал нөлөөтэй. Үүн дээр нэмээд хайр дутуухан ч гэсэн яг одоо хүч хэрхийлэлтэй байхтай адилхан хор хөнөөлтэй гэж үздэг. Тэгээ энэ болохоор хүүхэд одоо юу гэдэг анх хайр мэдэрсэн хүний амьдралынхаа бүх итгэлийнхаа загвар болгоод авчдаг. Тэгээд гэтэл тэр хүн чинь нөгөө хайраа үзүүлж чадахгүй бол яах вэ? Тэ? Тэр хүн чинь нөгөө өгстэй мөн өгч чадахгүй бол яах вэ? Хангалттай хэмжээний одоо хамгаалж чадахгүй бол яах вэ? Хүлээн зөвшөөрдөг бол яах вэ хүүхдээ ч гэдэм үү те. Тэгээ энэ болгоно нь нөгөө тухайн үнийг төрөмгий болгоход төрөмгий зан үйлдэл рүү түлхээд идэл гэсэн. Төрөмгий зан авиртай хүн болгоход одоо нөгөө бидний сайн хэлээд зэрэг нарциссист ч юм уу те. Эсвэл бол одоо садист ч юм уу. Тим одоо хэв шинж рүү түлхээд идэл гэсэн үг. Сая яг ийм нөгөө жишээнүүдийг ярьжсэн чи одоо хайр баг мэдэрсэн. Эсвэл багтаа одоо 4-5 удаа ийм үйл явдлуудад тохиолдчихсан гэдэг ч юм. Тэднийг сонссон чинь миний нэг үдсэн кино надад санаанд ороод. Тэгээ тэрийг Монгол дээр сүүлд орчуулад гаргаж ирсэн харанхуйн цаана гэдээ орчуулсан байсан. Тэгээ тэр болохоор бас ийм солонгосын одоо хуулийн сэтгэл судлалын л одоо хөгжил яажсэн ийжсэнийг харуулж байгаа кино аахгүй. Тэгсэн чинь тэр кинон дээр ингээд янз бүрийн гэмт хэрэг хийдэг хүмүүс гараад тэгээ тэр гэмт хэрэг хийдэг хүмүүс нь эргээд бага насны ямар байсан бэ гэдэг амьдралын түүхийг нь дандаа ингээд тэр кинон дээр харуулдаг. Тэгснээ ингээд нөгөө гэмт хэрэг хийж байгаа хүмүүс нь psychopath ч хүмүүс байгаа, OCD-тэй хүн хүртэл байгаа ингээд янз бүр хүмүүс. Тэгээд амьдралын түүхийг харсан чинь яг багтаа тийм зүйлийг үзэж харж өссөн. Нөгөө хүч хэрхийллийг үзэж харж өссөн. Одоо эмэгтэй хүмүүсийг одоо дарангуулж байгаа тийм байдлыг үзсэн. Эсвэл өөрөө маш их юм одоо дээрлэхэлд өртчихсэн гэл ийм түүхүүдийг айгүйх ингээд харуулдаг. Тэгээ тэрэн дээр бас нэг ингээд эргээд сансан чинь нэг сонирхолтой юм. Гэмт хэрэг хийлдэт байгаа хүмүүс нь дандаа эрэгтэй хүмүүс ер нь бол байж харуулдаг. Тэгээ бас нэг юм дунд иргэм нэг насны хүмүүсийг ч юм ингээд харуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ингээд гэмт хэрэг бас үйлддэг ингээд одоо ингээд хоёлаа ярингууд гэмт хэрэг тэр үйлдээд байгаа хүмүүсийг ч юм ингээд хэдэн талаас нь л тайлбарлаад байна л да тийм. Генийн талаас нь ч тайлбарлаад нийгэм орчин нөхцөлийн талаас нь ч тайлбарлаад гэх юм. Тэр өөр бас юм ямар одоо тийм онцлогуд ер нь байдгүй. Магадгүй гэмт хэрэг үйлддэг тийм нас гэж байна уу? Яг наадах ч ястай гоё асуулт байна. Нэг ийм юм байт юм блэ. Одоо age crime curve буюу одоо ингээ англи хэлхийн зөв үгүй. Ямар ч гэсэн нөгөө гэмт хэргийн насны одоо морио гэж байгаа байхгүй. Тэгээ энэ юу гэхээр тухайн улс хөгжилтэй улс байна уу? Эсвэл бол тий тухайн улс хэр том байна, баян юм ядуу байна уу гэдгээс үл хамааран 100 жилийн өмнө ч тийм байсан, одоо ч тийм байгаа нэг одоо тогтмол үзүүлж байгаа статистик нь юу гэхээр гэмт хэргийн гаралт тэгээ гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн насжилт дунджаар 15-аас 25 наснд дээцэгтэй байдаг гэж үздэг байгаа байхгүй. Зүгээр биологийн талаас авч үзэх юм бол энэ нөгөө хамгийн их тестостероны идэвхжэлтэй үе байгаад байдаг тийм. Тэ зөв нийгэм сэтгэл зүйн хэрэгцээ талаас өөрийгөө нотлох, батлах, нөхөн үржих тэмцэлд орж байгаа идэвхтэй үе байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үеуд бол гэмт хэргийн одоо яг хамгийн идэвхтэй оргил үе байж гэж үздэг. Зөвхөн бас нийгмийн талаас 30-аас доош наснд бол одоо идэвхтэйгээр гэмт хэрэг үйлдэх магадлал илэрхий буурч эхэлдэг. Тийм бол статистик үзүүлдэг юм лээ. Яагаад тэр нас гэж? Энэ нөгөө шалтгаан одоо чинь гэр бүл
зохиоцсон тий үр хөвгттэй болсон илүү нөгөө хариуцлагын мэдрэмжүүд нь амьдрал дээр нь давмгаалаа тий өдөр тутамдаа нөгөө завгүй дээрэс нь нөгөө юу гэдэг илүү үн цэнтэй зүйл нь амьдралдаа мэдэрч байгаа үн цэн тэрнийхээ араас хөөцөлдөх ч юм уу тий зоригтой байх ч гэдэг юм уу эдгээр одоо хэрэгцээ шаардлага уудна ерөнхийдөө тийм юм бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж байгаа гэмт хэргийг бууруулж байгаа зүйлс гэж үзээд байгаа юм л да. Би нэг бас нэг судалгаан дээр ажиллаж үзэж хахад нэг судалгаанууд уншиж хахад нэг ийм хэсэг дурддагчсэн байхгүй. Хүмүүсийг гэмт хэрэг одоо тэр үйлдэх одоо нөхцөлд нь түлхэж байгаа бас нэг юм нөхцөл байдал нь телевиз мэдээллийн хэрэгсэл юм а гэдэг юм дурддагч байгаа байхгүй. Гэтэ нэг 100% биш зүгээр тодорхой хэмжээний магадaltaй. За тэгчээд ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд эдгээр нь сэтэл болдог гэж магадгүй гэснийг тийм таамаглалууд байна. Телевизээр одоо жишээ нь маш их гэмт хэрэг хүчирхийлэлтэй зүйлс үзэх гарах. Одоо манай Монгол заримдаа л тийм киноны юу за яг доор насны заалтаагаж тэр насны заалтыг хараад үзэх контентоо сонгож үздэг нь хэдэн хувь бол тийм тэр бас нэр эргэлзээтэй шүү дээ. Тэгтэл ийм зүйл ингээд бүр хяналтгүй ингээд маш их гарч байна. Тэрнээс болоод залуучууд магадгүй суралцаад байгаа юм биш үү ч гэдэг юм нэг юм бас бодол төрүүлж байгаа байхгүй. Тэр ер нь ийм олон нийтийн мэдээллийн хэрэгсэл телевиз контент эдгээр зүйлс хэрэг хүнд нөлөө үзүүлж байгаа бол шууд нөлөөлж байгаа. Яа тэгэхээр нөгөө нийгэм сургалтын онол шүү дээ. Хараад үлэрлээ дуурайдаг. Дээрэс нөгөө сүүлийн ингээд одоо нэг хэсэг инэрэнгүү сайхан сэтгэл илүү трендинг болж эхэлж байсан бол буцаагаад нөгөө хүмүүс чинь залхдаг уйддаг тий. Тэгэл буцаагаад одоо илүү харгислалч гэдэг юм уу. Тэр ямиг ингэж нөгөө олон нийтээр авчирч яг хилцүүлэх гэж байгаа санаа сайн муу хоёрын талыг нь харуулж байгаа одоо сайр хууштай зүйлүүд байгаа. Ихэнх хүмүүс эндээс нөгөө урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг авч байгаа. Эндээс сайн зүйлийг ч авч байгаа, сөрөг зүйлийг ч авч байгаа. Гэхдээ сөрөг зүйлийг хэн авч байгаа вэ гэхээр дахиад нөгөө одоо бүлэг хүмүүс тий хүчирхийлэл үүлдэг хандлагатай хүмүүс ч гэдэм үү те зарим хүмүүс бол үнэхээр сэтэл болж өгдөг. Тэгээд сая ярьсан чинь 15-25 нас өсвөрийнхэн те тэр их тестостероны ялгаруултыг яаж зохицуулах вэ гэдгээ мэдэхгүй тэр их оргилсан их сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг яаж зохицуулах вэ гэдгээ мэдэхгүй байгаа тэр үедээ ч юм уу те янз бүрийн нөгөө ганг бүлгүүдэд эсэх ч юм уу тэгээд дээрэс нь хамт одоо гэмт хэргийн ямар нэгэн одоо өөр зүйл хийх гэдэг чинь тийм өөр зүйл хийх нь тухайн нийгэмдээ эсэлж байгаа мэдрэмж төрүүлдэг ч юм уу янз бүрийн хэрэгцээ шаардлагууд байж болно тухайн хувь хүн болгоны одоо мэдрэмж болгон дээр өөр тусаж байгаа л да бүгдийг нь муу гэж тусах нь бол өрөсгөл бүгдийг нь сайн энийг бол урьдчилан сэргийлэх зорилгоор тараагаад ахын зөв үү гэж үзэх нь ч өрөсгөл тийм тэгтээ энэний арта талд юу вэ гэхээр бид нөгөө хүмүүсээ одоо суурийн сайн бэлтгэхтэй хүмүүсээ сэтгэл зүйн эрүүл мэндийн хангалттай хэмжээний хамгаалттай болгож одоо хамгаалах ёстой тий мэдлэгийг нь сайн өгч явах ёстой тиймэрхүү байна л да. Тэгэл бодоод тахаар ер нь ингээл бүх юмний суурь эргээл гэр бүл бага насны амьдралын түүхтэй тэр юм руу л эргээд очиж байгаа юм шиг санагдаж байна л да. Одоо ингээд мэдээж одоо нэг аимшигын кино ч гэдэм үү нэг гэмт хэргийн тухай кино тий адал явдалтай кино хүмүүсийг за хүмүүсээ муу үйлдэл хийгээд байгаарэ гэж сурталчлах гэж хийгээгүй нь магадгүй ойлгомжтой байх тийм. Хэрвээ ийм одоо муу зүйл хийх юм бол үр дагавар нь ийм байд юм аа. Одоо нэг үеийн үрийн тухай жишээ нь айгүй их тийм кинонууд дээр энэ төр харуулдаг ч тийм. Үр дүн нь ийм байд юм аа л гэдгийг бол нь харуулах гээд байгаа. Гэтэл зарим хүмүүст нь сургамжуулаад зарим хүмүүст нь сэтэл болоод байна гэдэг чинь эргээл нөгөө бага насны амьдрал руу дахиад очиж байгаа юм шиг санагдаж байна. Угаасаа бага насны амьдрал руу очиж байгаа. Тэгвэл зөвхөн энэ бага насны амьдрал одоо юу хэлээд байгаа гэхээр одоо хүртэл чи хэн болж төлөвшсөн бэ? Юу бодоод байгаа юм бэ гэдгийг шууд тодорхойлсон учраас л бага нас чухал гэдэг байгаа байхгүй юу? Одоо хоёул энэ дээр жоохон нарийнж орё заяа. Жоохон дэлгэрэнгүй тайлбарлая. За ингээд чи ямар хүмүүс сэтэл болоод байгаа вэ гэхээр за яг хэв шинжээр бид нар уус шууд ингээд тодорхойлох боломжгүй шүү дээ. Гэхдээ шууд бодолтой нь ажиллаж болох юм. Жишээлх юм бол зарим хүмүүс үнэхээр одоо гэмт хэрэг үйлдчихэд тэрийг гэмт хэрэг гэж боддоггүй хүмүүс байгаа байхгүй. Жишээ нь би ингээ хүчирхийллийн түүхтэй хүчирхийллийн гэмт хэргийн түүхтэй одоо хоригдчихсэн одоо хоригдлуудтай хүртэл ингээд ярилцж явах тохиолдолд тэд нар бол нэг юм хэмнэлт тэр эмгтээ дуртай байсан. Тэ? Ойлгохгүй байхгүй тэр нөгөө буруу үйлдэл гэж ойлгохгүй байгаа. Тэр л намайг өөрөө үдсэн. Эсвэл тэр нэг намайг тийм байдалд хүргэсэн. Энэ бол гэмт хэргийн үйлдэл биш гэж үзээд байгаа.
одоо юу гэдэг яг үнэхээр бидний нөгөө дундаж хүмүүсийн гэмт хэрэг гэж үзээд байгаа үйлдэлийг үнэхээр гэмт хэрэг бишээ гэж бодоод байгаа тэр танин мэдхүн сэтгэхүн гажууд л байгаа байхгүй. Хэвэн энэ бол байдаг л зүйл. Байх ёстой зүйл гэж бодоод байгаа. Зарим одоо юу гэдэг ялангуяа хүчирхийллийн тэр нөгөө хориглоод дээр гарч байгаа судалгаанууд дээр бүр хэлтгэл дээр хамгийн их нийтлэг давтагдж байгаа хариулт нь юу гэхээр тэр өөрөө л хүссэн шүү дээ. Энэ бол тэр өөрөө дуртай байсан. Эсвэл тэр намайг тийм байдалд оруулсан гэдэг дандаа нөгөө энийг бол гэмт хэрэг гэж огтоос үзэхгүй. Хоригдоод гараад ирснийхаа дараа ч гэсэн тийм хандлага байгаад байдаг. Тийм. Тэгэхээр нөгөө одоо юу гэдэг одоо тийм төрлийн контентууд үзлээ гэж бодъё. Тэнгүү тэрийг энэ хэвийн л зүйл гэж зарим хүмүүсийн хэсгэнд бодоод байгаа байхгүй. Яагаад тэгээд бүр ойлгохгүй. Одоо дундаж хүмүүсийг ойлгож чадахгүй гэсэн. Яагаад энийг гэмт хэрэг гэж бодоод байгаа гэдэг ч юм уу тий. Бодлынхан загварчлууд нь таарад эхлэхээр л тэр чинь нөгөө сэтэл болоод байгаа шүү дээ. Бас нэг юм асуулт байна л да. Одоо саяныхтай холбогдуулаад яхаа. За уул нь ингээд сэтгэл судлалын зарим ингээд онлуудаар ч юм хүн суралцд юм аа. Тэ суралцаад өөрчлөгдөд засаж сайжирч болд юм аа. Гэж аваад үзэхээр нөгөө магадгүй ингээд за гэмт хэрэг хүн үйлдчихлээ. Тэгээд тэрнийхээ дараа засаж сайжраад эргээд нийгэмдээ гараад ирлээ. Гэтэл зарим хүмүүс нь дахиад гэмт хэрэг үйлдэж байна. За ёстой захтансан газар байжлаа. За ингэтийн яг өнөөдөр те бид нар одоо юу гэдэг бүгдээрээ хамт сайхан амьдрмаар шүү дээ. Бүгдээрээ бие биенийхээ эрхийг зөрчихгүй, бие биенийхээ эрхийн мэдрэмжтэй сэтгэл зүйн мэдрэмжтэй амьдрмаар байна те. Гэтэл зарим хүмүүс нь өөр бодоод байна. Тэгээ гэмт хэрэг болгоод байна. Тэгээд яг хав талан сэргийлэгдэх арга хэмжээ аваад ингээд хуулийн арга хэмжээ тооцоолж байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл нөгөө энэ босгосон энэ нөгөө дэлхийн асуудал шүү, ганцхан Монголын асуудал биш юм. Өнөөдрийг хүртэл хэдэн мянган ажилтнуудыг одоо нэгтгэж байгаа бидний бүрдүүлсэн шүүхийн систем, цагдаагийн байгууллага, хууль шүүх прокурор энэ олон байгууллагууд чинь үндсэндээ одоо уг нь бол үйл ажиллагаа нь энэ хүмүүсийн сэтгэл зүйтэй ажиллах хэрэгтэй. Одоо чинь сэтгэл зүйн шинжилгээ ухаан бол энэ дээр маш их төвшил хийсэн байгаа. Эдгээр хүмүүстэй яаж ажиллах вэ гэдэг сэтгэл заслын сэтгэл зүйн хөтөлбөрүүд байгаа. Сэтгэл заслын аргачлалууд байгаа эдгээр хүмүүст ямар эмчилгээ хийвэл болох юм бэ гэдэг тэр аль хэдийн хөтөлбөрүүд нь загварууд нь одоо олон улсад боловсруулагдсан байгаа юм. Тэрийг одоо олон улс даяараа хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэ үр дүнтэй байгаа нь ч батлагдчихж байгаа. Одоо чинь өвчнгийн гэмт хэрэг бол үнэхээр өвчин бол гэмт хэрэг биш юм а гэж бодож байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсийг одоо юу гэдэг бодол дээр нь ажиллаж байгаа байхгүй юу? Энийг бол гэмт хэрэг гэж ойлгуулах төрлийн эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөөний хөтөлбөрүүд байгаа. Зөвхөн яг манай Монгол улсын хэмжээнд гэх юм бол энэ хараахан хэмжээний одоохондоо бол нэвтрээгүй л байна л да. Тэгээ би ч нэг сонирхолтой статистик хэлье гэж бодлоо. Одоо юу гэдэг ихэвчлэн сэтгэл зүйн уг нь бол гэмт хэрэг сэтгэл зүйн гэмтлээс үүсээд байна энэ гэдэг байгаа шүү дээ. Гэтэл одоо бидний босгосон шүүх тогтолцоо, хуулийн систем сэтгэл зүйн гэмтэлтэй ажилдаггүй. Зүгээр л үйлдэлийг л тасалдаг. Хориг үйлдэлийг одоо дараач үйлдэлийг л таслаад зогсоочж байгаа шүү дээ. Гэтэл уг нь бол жинхэнэ үйлчилгээ бол сэтгэл зүйн гэмтэлтэй ажиллах ёстой юм. Үүний тулд одоо бүх алба хаагчид ч юм уу сэтгэл зүйн мэдлэгтэй байх ёстой гэж таарч байгаа. Хангалттай хэмжээний сэтгэл зүйн одоо алба сэтгэл зүйн чиглэлийн хүмүүс ихээр ажиллах шаардлага үүсэж байгаа. Тэгээ одоо яг одоо байж байгаа дэлхийн статистик энэ гэхдээ 14 онд хийгдсэн судалгаатай. Хорих яал эдэлсэн өсвөр насныхан биш үү? Ойролцоогоор 76% нь 3 жилийн дотор заяа. 84% нь 5 жилийн дотор дахин байрвчлагддаг гэж. Бүр аюун өндөр тоо шүү дээ. Тийм. Энэ юу хэлж байгаа гэхээр өнөөдрийг хүртэл бидний барьж байгуулсан энэ тогтолцоо систем чинь алдаа үүссэн байгаа даа. Алдаа нь хаана вэ гэхээр бидний сая хэлсэн тухайн хүмүүсийн сэтгэл зүйтэй ажиллахгүй байгаа. Тэдгээрийн бодолтой ажиллахгүй байгаа гэдэг юм. Тэгээд эхнээсээ нөгөө нэвтрүүлж байгаа тэр сэтгэл зүйн хөтөлбөрүүд, сэтгэл зүйн хөтөлбөрүүдийг нэвтрүүлж байгаа байгууллагууд нь бол амжилттай болж байгаа. Амжилттай болж байгаа энэ тоог хамаагүй бууруулж байгаа. Одоо ингэж штэ түрүүн хүмүүсийн сэтгэл зүйтэй ажиллахгүй тэр хүмүүсийн үйлдэлийг нь л одоо таслан зогсоогоод байгаа юм аа. За үйлдэлийг нь таслан зогсоохгүй гэхээр бас ингээд бас хэцүү штэ те бид нар чаа за зүгээр өдөр тутмын энгийн амьдралынхаа жишээн дээр ингээд ярихад саяхныг хүртэл бид нар жолооч нар оноогоо асуулдаг байлаа. Тэгээ одоогоор л нэг мөнгө төгрөгөөрөө ингээд торгуулад ч юм уу за тэгэл мэдээж янз бүрийн ял шийтгэл хуульд юуг заасан байна түүнийгээ дагаад явж байгаа. Гэтэл ингээд эн чинь өөрөө ингээд хууль одоо гэмт хэрэг хэл ингээд ярахаар нэг хатуу зүйлийг бас хатуугаар нь гэсэндээ шийтгээд
ингээд зохицуулах хэрэгтэй ч юм шиг те. Гэтэл бас нэг хүмүүс хууль дүрмийн чинь зөрчих гэж гаргад юм аа. Гэж нэг яриад байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ яриа бас ингээд ер нь хүмүүсийг юунд төтлөө дээ. Нөгөө талаараа бид нэр одоо ийм өдөр тутмын ингээд ийм амьдралыг зохицуулахын тулд ингээд нэг хатуу аргуудаар бас ингээд шийдэж шүү дээ. Эдгээр бас ер нь хэр тохиромжтой бас зүйл юм. За хоёр янзаар хоёр хариулах юм гэж ойлголоо. За нэгдүгээр сая чи яг нөгөө жишээ олгож хэлж штэ. Хууль дүрмийг зөрчих гэж би болгох юм аа. Тэгэхээр үндсэндээ бол энэ яг эсэргээр шүү дээ. Хууль дүрм яах гэж гаргаад байгаа шүү дээ. Яах гэж мөрдөж байгаа юм гэхээр энэ чамд надад ашигтай. Миний эрхийг чиний эрхийг адилхан энэ тэнцүү хангах гад байгаа учраас хууль дүрм байгаад байгаа шүү дээ. Гэтэл тэрийг бид нэр зөрчий гэдэг тийм. Энэ үг өөрөө манай үндэстэн донд байна гэдэг нь бид нар үндэстнэрийн нэг юм тийм. Энэ хилц рүүгээ, энэ үг рүүгээ, энэ соёл руугаа нэг харах хэрэгтэй болсон юм шүү гэдэг санаа. Энэ чинь юу вэ гэхээр зөрчих гэж гаргана гэдэг чинь шууд нөгөө гэмт хэрэг үлдээл гэд хэлээд байгаа үг байгаа байхгүй. Урайлаа үг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тийм биш ээ. Уг нь энэ үг чинь магадгүй байгаад байгаа учраас те өнөөдөр хүмүүс энгийн хүмүүстэй төрийн байгууллага дөрөхтөө наа зах нь авилгал өгдөг соёл бий болох ч юм уу те. Тэрийг нэг тоохгүй. Тэгэхээр үндэстнэрээ манайх нэг нөгөө дахиад үндэстнэрээ сэтгцээ үзүүлэх гэдэг шиг үндэстнэрээ бас нэг юм нөгөө танин мэд хүн гажууд сэтгэх хүн гажуудалтай байгаа юм шүү. Бид нарыг ямар нэгэн юм буруу хэлц буруу бас одоо сургаалууд маань хүмүүжүүлээд байгаа юм шүү гэдэг энэ юм руугаа бас үндэснэрээ харах цаг болсон юм. Тэгэхээр дүрмийг зөрчих гэж гаргана гэдэг бол нэг сайкопатын ч юм уу тийм нэлээдгүй сайкопатын гаргаж ирж хөгжүүлжтэй дэмжсэн л үг байгаа. Тэрийг бид нэр үндэснэрээ зөвөр хэрэгжүүлээд байгаа бол энэ манай улс тэр чигээрээ сэтгэхүй өөрчлөлт болж ил гэдэг дохой юм. Тэгээд дээрэс нь сайн нүжи хэлжсэн шүү дээ. Таслан шийдэх нь ер нь хэр зөв юм. Таслан зогсоох нь ч юм уу те. Яг хөө чиний авсан жишээ болохоор одоо оноо хасах ч юм уу те. Энгийн өдөр тутмын. Гэхдээ яг нөгөө таслан сэргийлэгдэх арга авах хэвээр хүмүүс гэж байгаа шүү дээ. Альтрооник бидний дурддаг илэрхий нөгөө сэтгэл хөдлөлийн бага мэдрэмжтэй. Дээрэс нь дахин гэмт хэрэг үүлдэх магадлал ихтэй хүмүүсийг бол зайлшгүй таслан сэргийлж байгаа. Тэгээд тэднэрт шаардлагатай хамгийн гол нь нөгөө хүний эрхийн мэдрэмжтэй те яг тэднэрт хэрэгтэй байгаа тэр сэтгэл зүйн хэрэгцээг нөхөх, хамгаалах, хайрлах, инрэх энэ чиглэлийн сургалтуудыг оруулах замаар уг нь одоо хууль шүүхийн тогтолцоо ажлууд сайн яг мөрөөдлөөр болдог бол. Тэрнээс шийдгээд байна гэдэг нь аль хэдийн ингээд би болцсон үр дүн бүтээгдэхүүнийг бид нэр ингээд бүтээгдэхүүнээ шийдэж яхад бүтээгдэхүүний л тэн л ажиллаад байна гэсэн үг байхгүй. Уг би болгож байгаа их сурвалжтай энэ ажиллахгүй байна гэсэн үг. Тэгэхээр зөвөр ер нь яавал үр дүнтэй юм бэ гэх юм бол бид нар нөгөө хууль сахиулах байгууллага үйл ажиллагаанд аль болох сэтгэл зүйн тэр нөгөө шинжлэх ухааны ололт дэвшлүүдийг ихээр нэвтрүүлж ашиглаж те ер нь явж эцсийн бүлэгт одоо гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэх эрсдэл бүхий хүмүүстэй тэдний сэтгэл зүйтэй ажиллах хэрэгтэй. Тэднийг тайвшруулах, хайрлах, инрэх, тэ буцаагаад тэднийг бусдыг хайрлаж инрэх тэр нөгөө одоо сэтгэл зүйд сургах ч гэдэм үү те. Энэ чиглэл рүү л явах хэрэгтэй юм л да уг нь. Тэгэхээр сайн нөгөө хэлж штэ үржээрэн дээр зарим улс орнууд бол одоо энийг ингээ үжээ хэрэгжүүлээд тэ сайн үр дүнгээд үзээд эхэлсэн байна гэдэг. Тэгэхээр манай Монгол улс одоогоор яг энэ талдаа хэрхэн яг яаж анхаарч байгаа юм бол ямархуу төвшөнд байгаа юм бол магадгүй энэ салбарт одоо сэтгэл зүй үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй юм чи тэр сэтгэл зүй үйлчлэгийг үзүүлэх сэтгэл зүйч нар маань хэрэгтэй шүү дээ. Гэтэл яг энэ хуулийн салбарт ажиллаж байгаа сэтгэл зүйчд маань хэр хүрэлцээтэй байна. За энэ бол яг одоо хуулийн байгууллагуудтай нэлээд одоо хамтарч ажилладаг хүний хувьд хэлэхэд энэ бол толгойн өвчин болсон юм. Яагаад вэ гэхээр нэгдүгээр сэтгэл зүйчийн дутагдaltaй байгаа. Хоёрдугаарт яг энэ хуулийн сэтгэл судлалын чиглэлээр ажиллах яг мэрэгжлийн ур чадвартай яг тэр нөгөө тухайн одоо албыг гүйцэтгэх ур чадвартай салбар байгаа шүү дээ. Хүмүүсийн одоо аль багчдын дутагдaltaй байгаа гэсэн. Ялангуяа одоо байгаа сэтгэл зүйчтэй одоо ур чадвартай болгох тийм шинээр авч байгаа сэтгэл зүйчтэй ийм ур чадварт сургах, сурцсан сэтгэл зүйчдийг авах ийм эрэлт хэрэгцээ шаардлага одоо өнөөдөр ус агаар шиг хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр бүх байгууллагын түвшинд мэдээж хүний нөөц толгойн өвчин тэр дундаа яаж одоо байгаа хүний нөөцийг илүү сайн одоо тогтоох уу? Дээрэс нь яаж илүү сайн үр дүнтэй хууль сахиулах ажиллагаа хэрэгжүүлэх үү гэхээр нөгөө л нэг сайн сэтгэл зүйчдийн одоо оронтой сайн сэтгэл зүйчдийн одоо
дутмагшилтай. Дээрээс нь одоо ажиллаж байгаа албаагчдын сэтгэл зүйн талаарх мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болж таарч байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд нөө заавалчгүй хөгжих шаардлага үүсэж байна шүү дээ. Яг одоо манай сургууль те ших удаг жишээ нь энэ дээр нэлээд өвчин чармалт гаргаж байгаа. Яг нөгөө хуулийн сэтгэл судлал руу илүү одоо мэрэгсэн талын ухагтгооныг энэ талын шинжилгээ ухааны мэдлэгийг илүү төлхөө сэтгэл судлалын хөтөлбөртөд тусгаж байгаа ч гэдэг юм тийм. Тэгээ эргүүлээд эдгээр хүмүүс буцаад нөгөө хууль сахиулах байгууллагуудад ажиллах, хувь нэмрээ оруулах тийм үү. Тиймэрхүү боломжтой байх. Одоо энэ подкастын маань энэ хүртэл сонссон хүмүүсийн хувьд л ингээд за хоёлаа магадгүй дахиад ч асуулт асуугаа үзэж байгаа хүмүүс тэгээд асуусан бол ийм ярьсан бол гэсэн хүлээлттэй юмнууд ч байгаах, хариулт авсан юмнууд ч гэсэн байгаах. Тэгээ энэ хүртэл сонссон одоо магадгүй мэржлээ сонгох гэж байгаа хүүхдүүд элэ гэж бодъё л та тий. Тэдгээрийн маань хувьд бол энэ хуулийн сэтгэл судлал гэмт хэрэг гээл тэгэнгүүт өстэй амар олон юмны нууцыг тайлбал тий. Их сонирхолтой салбар юм шиг санагдаж байгаа. Гэтэ тэр ирээрээ бас мэдээж хүнд хэцүү зүйлс ихтэй салбар байх. За тэгвэл би цаашид энүүгээр сурья, энүүгээр мэрэгшье гэж бодож байгаа хүүхдүүд байх юм бол эсвэл магадгүй хоёр дахь мэрэгчлээ ч гэсэн сонгоор суралцж явж байгаа хүмүүс байж болно шүү дээ тий. Тэр хүмүүст та юу гэж хэлэх вэ? Энэ хөтөлбөрөөр жишээ нь одоо танай сургуульд ингээд ороод суралцаад ингээд явлаа тий. Тэгэхэд одоо зөвлөх зүйлс нь юу вэ? Ингэн гэж бодож байгаа л сураарай. Тэгээ энэ бол нөө маш үнэхээр нөө хууль сахиулах энэ үйл ажиллагааг үр дүнтэй болгоё ч гэдэг юм уу те. Дээрээс нь нөгөө олон нийтээрээ бүгдээрээ сайхан амьдрий гэж боддог хувь нэмрээ оруулахыг нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа тийм хүмүүсийн дотоод төсөл байгаа шүү тийм мөрөдөл. Тэр тийм мөрөдөлтэй хүмүүсийн хувьд бол энэ сайн мэрэгжил. Дээрээс нь үнэхээр энэ хуулийн сэтгэл судлал гэдэг бол маш олон нууцуудыг тайлна, маш олон асуудлуудын шийдэл болж өгдөг. Тэгэхээр яг одоо хэрэгжиж байгаа хууль дүрмүүдийг тий одоо юу гэдэг хүний сэтгэл зүйн эрүүл мэндийн сэтгэл зүйн одоо талын зүйлсийг хэр анхаарсан бэ гэдэг ч юм уу тэр юмнууд дээр хүртэл шинжилгээ судалгааны ажлууд шаардлагатай байгаа гэдэг. Ер нь бол яг хав мэдээж энэ салбар өөрөө хүний нөөцийн дутагдaltaй байгаа чадвартай мэрэгжилтний дутагдaltaй байгаа. Хэрвээ одоо юу гэдэг сэтгэл судлалаар сонирхоод тий үнэхээр тэгээ тэр нөгөө нийгэмдээ сайн одоо мэдэгдэхүй зүр дүн авчрыг гэж бодож байгаа амбицтай хүмүүсийн хувьд бол энэ бол сайхан мэрэгжлээ. Тэгээд хэрвээ энд одоо чиглэл рүү мэрэгших хүсэх юм бол мэдээж манай одоо сургууль энэ чиглэл рүү илүү нөгөө хөтөлбөрүүд оруулж өгсөн байж байгаа. Яг одоо хуулийн одоо сая бол хоёлаа зөвхөн чихрийн байлаа гэхэд чихрийн цаасын л ургалаа шүү дээ. Гэтэл яг энэ нөгөө дотроо орох юм бол бүр өшөөч илүү нарийн задран тий. Хоёлаа л угаасаа нэг цагаар их юм ярих боломжгүй шүү дээ. Одоо энэ чиглэлээр мэрэгших юм бол бас ямар газруудад ажиллах боломжтой гэдэм бэ? Ямар байгууллагуудад? Яг мэдээж бол энэ чиглэл рүү мэрэгчлээ гэхэд нөгөө хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлж байгаа бүх байгууллагууд болно л доо. Одоо чинь цагдаагийн байгууллага ч гэдэг юм уу, прокурорын байгууллага ч гэдэг юм уу, шүүхийн байгууллага ч гэдэг юм уу. Эдгээрт бүгдээр нь ажиллах боломжтой. Тий. Дээрээс нь хувь судлаачийн үднэс ч ажиллаж болно гэсэн үг. Яг одоо чинь манай сургуулийн сэтгэл судлалын хөтөлбөрт болвол одоо цагдаагийн сэтгэл судлалч юм уу тий онцгой байдлын сэтгэл судлалч гэдэг юм уу тий яг одоо хууль сахиулах байгууллагуудтай холбоотой тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой сэтгэл зүйн хөтөлбөрүүд бол орсон байж байгаа. Тэгэхээр яг үүнийгээ дагаад одоо юу гэдэг тухайн оюутны дадлага их газруудыг аль болох хууль сахиулах байгууллагууд дээр тий чинь цагдаач гэдэг юм уу чинь прокурорч гэдэг юм уу тий эдгээр байгууллагууд дээр бид нар дадлага хийлхий гэдэг ийм одоо хөтөлбөртөө тусгах явж байгаа. За тэгэхээр нөгөө бид нар яагаад заавал хуулийн сэтгэл судлалын чиглэл рүү илүү нөгөө мэрэгшийн чиглэлийн хөтөлбөрүүдийг сэтгэл судлалын хөтөлбөртөө тусгаж байгаа вэ гэхээр яг одоо байгаа манай улсад тулгамдж байгаа асуудал юм. Альтрууны хоёулаагийн ярьсан бүх нэг асуудлууд шүү дээ. Өнөөдөр хууль шүүхийн байгууллагад дутагдaltaй байгаа тэр сэтгэл зүйн одоо үйлчлэгээний хэрэгцээг нөхөх хэрэгцээ зайлшгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ хэрэгцээгээрээ одоо хувь нэмэр оруулах үүднээс энэ одоо одоогийн хөтөлбөрийг бэлтгэж явж байгаа л да. Тэгэхээр энэ хөтөлбөрт мэдээж одоо хүссэн оюутан хүссэн хүмүүс ирж суралцах боломжтой гэсэн. Тэгэхээр яг тэр дутагтаад байгаа орон зайг нэгсэндээ нөхж байгаа гэж ойлголтлоо. Тэгэхээр
би ч гэсэн бас хүмүүстэй ингээл ярилцаа явж хахтаа энэ салбарын хүмүүс маш их дутагдaltaй. Энд ч сэтгэл зүйч хэрэгтэй, тэнд сэтгэл зүйч хэрэгтэй ингээл айгүйх сонсч ийсэн. Тэгэхээр үнд хувь нэмэр оруулж байгаа энэ их том ажилд нь амжилт хүсье гэж хэлмээр байна. За тэгээд хоёулынгийнх нь ярилцах цаг хязгаартай учраас нэвтрүүлэг подкастын маань цагийн түрээд ингээд өндөрлж байна. Маш их одоо өргөн агуулгыг ярилцсан. Дахиад ч надад асуух асуултууд олон байна. За гисэн хэдий ч цаг дуусч байгаа учраас хоёулаа ингээд дуусгая. За магадгүй миний одоо ярилцлагынхаа явцад асуугаагүй өөрөө чинь зүгээс бас нэмж дэлгэрүүлж ингээд хэлмээр байгаа. Тим зүйлс юу байна вэ? Тэр зүйлсийгээ хэлээд тэгээд хоёулаа өнөөдрийнхөө нэвтрүүлгийг дуусгая. Яг энэ дээр ингэмээр байна л да. Сая хэлсэн шүү дээ нөгөө нэг чихрийн цаасыг л дуурайд өнгөрлөө гэдэг шиг. Яг энэ мэдлэг бол энэ одоо агуулга нь бол мэдээж бүрэн бус мэдлэг. Тэгэхээр бид нар ялангуяа те энэ салбарт одоо сонирхож байгаа судалгаа хийхээр сонирхож байгаа хүмүүс бол энэс ч илүү гүнзгий одоо зүйлс байгаа судалгаанууд руу харах шаардлагатай. Тэгжээж бид нар одоо юу гэдэг яг энэ ертөнцийг тэр чигт нь ойлгох юм. За тэгээ нэвтрүүлэгтээ урьж оролцсон явдалд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд өөрийнхөө туршлагаас суралцсан зүйлсээсээ хуваалцсан танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Төгсгөл нь би бас нэг зүйлийг нөө үзэг сонсцогчтой ингээд хэлмээр байна. Энэ удаагийн дугаар маань нэлээд ингээд урд өмнө яригдчихсэн одоо тэр агуулгаас одоо хүнд тийм жишээнүүдтэй, кейсүүдтэй, тоо баримттай ийм дугаар байлаа. Тэгээд хинч магадгүй ингээд гэмт хэрэг үйлдэх эсвэл гэмт хэрэгт хохирогч болох ийм эрсдэл байж магадгүй. Гэхдээ энэ бидний амьдарч байгаа бүх орчин одоо аюултай гэсэн үг биш. Бид нар одоо эдгээр зүйлсээс сургамжаа аваад суралцах зүйлсээс суралцаад явхад энэ дэлхийн маань илүү энэ бидний амьдарч байгаа хорвоо ертөнц маань илүү тайван аз жаргалтай байж чадна гэдэгт бас итгэж байна. Ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Энэ удаагийн дугаард Шихийн утга их сургуулийн сэтгэл судлалын төвийн багш доктор Дорж хамт ирж оролцлоо. Энэ удаагийн дугаарт маань бас дэмжиж хамтран ажилласан Шихийн утга их сургуулийн хамт олонд баярлан талархснаа илэрхийлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Өдөртөө хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовнох зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гээд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.